Цаг тутмын мэдээ танилцуулахад бэлмоллоо. Студиэс сэтгүүлч Ариун Зул мэдээлэл танилцуулна. Улсын хурлын гишүүн бол улсын хурлын дарга энх хурлыг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцэд гомдол гаргасан байна. Тэрээр үндсэн хуулийн цэцэд хөргүүлсэн гомдолдоо улсын хурлын нэр бүхэл гишүүдийн гаргасан шаардлагын дагуу улсын хурлын тухай хуулийн 16-гийн 2-т ээлжид бус чуулганы нийт гишүүдийн 3-1-ээс дээш шаардсанаар хуралдуулна гэж заасан байдаг. Гэвч улсын хурлын дарга энэхүү заалтыг зөрчсөн гэж онцолсон байна. Мөн энэхүү асуудлаар нэр бүхий иргэдэд үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм байна. Бээжин хотод жил бүр уламжлуулан зохион байгуулагдаг цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин танилцуулагдажээ. Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол улсыг төлөөлөн бэлэг дээд сургуулийн дэргэдэх бэлэг эрдэм шинжилгээ судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн Salvo буюу аянган мотор нэртэй цахилгаан мотор бүхий машинаар анхудаа оролцжээ. Энэхүү машин өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй зэрэг онцлогоор өндөр үйл явж зохион байгуулагчид, зохион бүтээгчид Бээжингийн олон улсын наадмын тэргуун шагналын эзэн болжээ. Засгийн газраас батлсан нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинжилсэн журмын дагуу хадгалалтын улирал нийслэлийн гэр хорооллын өрхийн орой шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10,000-аас дээш хуамтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50% хөнгөлөхөөр болсон. За энэхүү журам 2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс 2019 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Ингэснээр орон 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэгэлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм а. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчлийн түвшингээс шалтгаалan өөр байдаг юм. 220 вольт болон 700 кВт цаг, 380 вольт болон 1500 кВт цаг байх юм байна. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50% хөнгөлөлттэй тарифаар тооцоолох юм а. Хотын захирагчийн ажлын албад нийслэлийн газрын албан хамтран 10 сарын 16-нд туушин зочид буудын өргөдлөгийг нураасан юм. За тодорхойлбол Сүхбаатар 4-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий сайд Амрын гудамжинд байрладаг энэхүү компанийн офис болон зочид буудлын байрлалын үйл хэсэг зохиох зөвшөөрөлгүйгээр явган хүний зам гаргалгүйгээр автомашины орц гарц шат барьсан тул аддан буулгасан. За нийслэлийн газрын албанаас 10 дугаар сарын 9-ний өдөр туушин зочид буудлын компанид энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөг үүргээ өгсөн ч хэрэгжүүлээг байснаас инх алдсан гүйцэтгсэн юм. Явган хүний замын хааснаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үтсэн. Гэвч нэг тэрбум төгрөгийн өртөгтэй зочид буудлын үүдний хэсэгт өнөөдрийг хүртэл сэргээн засварлах ажил хийлгүй хөх нийлэг уутаар хүртсэн хэвээр байгаа юм. Тус газраас сэргээн засварлах ажил хизээ хийгдэж эхэлхийг тодруулахад шинээр шат барьж сэргээн засварлах ажлын шин зураг схемийг удирдлагуудаа хөргүүлчихсэн байгаа. Зураг батлагдаад ирвэл хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд гүйцэтгэгч компаниас сонгон шалгаруулах зэрэг дараалтайгаар ажил хийгдэж эхлэх юм гэсэн хариултыг өгсөн юм. Загварын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд Баруун болон Төв аймагуудын нутгаар 25 нутгийн зүүн хагаст 26-27-нд Төв болон зүүн аймагуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Иймд малчин эргээд шуурганд өрдөх замалтайгаа урууд оцгоох амьсаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийж хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Малын бэлчээрэлтэнд онцгой анхаарахыг санууллаа. За мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж авцам даваа цасанд хаагдан халдиргаа агуулга үүсний улмаас тээврийн хэрэгсэл саадах богинорол үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед зам гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийг найдвартай байдлыг ханган бензин шатууны нөөцтэй дулаан хувцастай зарчхыг онцгой ерөнхий газраас анхааруулж байгаа юм. Үзэж та бүхэндээ цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын цаг агаар мэдээг хүлээн авч үзсэн үү. Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк